За сайн байцгаана уу манай үзэгчдээ Wheel of Fortune-ийн энэ дугаарт та бүхэн давтаа морил. За тэгээд та бүхэнд шинэ оны мэнд хүргэж байна. Шинэ оны мэнд 2026 он гарлаа. Тэгээд цоо шинэ жил эхэлж байна. Тэгээд 25 онд ч гэсэн яг ингэж хэлжсэн санагдчихээн те. 365 өдөр 365 боломж ичсэн. Тэгээд ямар ч гэсэн 2-3 өдөр нь бол өнгөрцөн. Тэгээд та бүхэн гэртээ сайхан амарсан байх те. Маш их ажлын стресстэй байсан бол тэр чинь арай нэг гайгүй болсон байх гэж бодож байна. Тэгээд 12 сар гэхэд ерөөдөө бүх хүмүүс нөгөө ажил чинь нилээх болчтой шүү дээ. Одоо сарын тайлан гаргах гэдэг ч юм уу те. Тэгээд маш их болдог болохоор яг тэр стрессүүд нь гайгүй болоод маш сайхан амарч чадсан байх гэж бодож байна. Яагаад гэвэл яг он гарахтай зэрэгцээд маань Taurus moon гарч исэн мэлүү дээ. Тэгээд санаж байна. Тэгээд Taurus moon чинь яг өөрөө Украин сар чинь өөрөө маш их юмтэй амар тайван байдал зэргийг илэрхийлдэг болохоор бас яг сайхан байсан байх гэж бодож байна. За тэгээд энэ удаагийн дугаараар болохоор зэрэг бит хоёр маань 2026 оны яг ерөнхий астрологийн календарын тухай ярихаар шийдсэн. За астрологийн календар гэдэг нь юу хэлдэг вэ гэвэл гаригууд маань яг шилжиж байдаг те ордуудаар тэнгүүд нэг ордоос нөгөө орд руу шилжих өдөр нь яг 26 онд яг хэрэг тохиолдож байна вэ? Одоо шинэ сар гарах ч юм уу те эсвэл яг бүтэн сар гарах эсвэл яг санжир гараг нэг ордоос нөгөө орд руу орох гэдэг ч юм уу яг иймэрхүү зүйлсүүдийг ер нь бол ярина. Тэгээд тухайн үед яг юу болох вэ? Тэр нь яг юуг илэрхийлдэг вэ зэргийг бас яг ярих болно. Гэхдээ тийм дэлгэрэнгүй бол ярьж чадахгүй. Дэлгэрэнгүй ярил бүр эн чинь баг 2-3 цагийн зүйл болчих واخ. Тэгэхээр яг аль болох товчхон яг гол гэсэн зүйлсүүдийг яриад явъя гэж бодож байна. За тэгэхээр 2026 оны 1-р сард ямар гаригууд хаашаа хөдөлж байна гэдгийг харуул. За 1 сарын 2-ны өдөр Хирон маань ретрогрэдээсээ дуусаад ер нь бол хоньны ордондоо дуусч байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ мөчлөгт яг юу тохиолдож байна вэ гэхээр ер нь Хирон маань өөрөө дотоод шархыг илэрхийлдэг шүү дээ тий. Эзэн эдгэршгүй шархыг илэрхийлдэг. Тэгвэл энэ дотоод шарх өөрийгөө шүмжилдэг тэр нэг хэсэг илүү их байхгүй болно гэсэн. Тий, байхгүй болно. Тэгээд өөрийгөө буруутгахаа багасгана гэсэн үг. Яг Хирон ч яг өөрөө ухарч явж байгаад одоо болж байгаа гэсэн үг шүү дээ. Тэнгүүд Хироны ухралд зогсно гэхлээр арай тэгж дотоод шарх нь өөрийгөө шүмжилдэг зэрэг нь багасна гэсэн үг. Үлэмжшүрч эхэлнэ гэсэн үг. За Хиро ухрах үед болохоор зэрэг хүмүүс өөрийнхөө дотоод шарах, өөрийнхөө insecurity тэр бүх зүйлсүүдийг илүү их мэдрээд өөрийгөө шүмжлээд өөртөө илүү хайргүй болох юм уу тийм зүйлсүүдийг гаргаж эхэлдэг. Тэнгүү тэр нь бол одоо арай багасна гэж ойлгож байна. Тэгээд Хироны буцах хөдөлгөөн нь Aries-ийн 22 градуст буюу хоньны 22 градуст одоо дуусч байгаа юм байна. Тэгэхээр 22 градус гэхлээр хоньны орны 22 градустай буюу 22, 21, 23 гэсэн энэ градус дээр одоо гаригууд идэх ч юм уу те эсвэл ascendant нь байдаг хүмүүс илүү их мэдэрнэ гэсэн үг л те. Тэгэхээр descendant ч байж болно гэсэн үг шүү дээ. Тэнгүүд одоо жишээлбэл descendant нь Хироны ретроград ингээд conjunctism гэсэн үг шүү дээ. Тэгэх юм бол бас яг илүү одоо гэрлэлтийн тал дээр илүү их юм шарахтай байсан бол тэр нэг арай гайгүй болох ч юм уу те. Эсвэл яг өөрт нь тохирохгүй байсан одоо гэрлэлтийг илүү их одоо өөрөө мэдэрч тэгээ салах шийдвэр гаргадаг ч юм уу те. Ингээд тэгнэ гэсэн үг л те. Яг гоо сална гэдэг нь яг өөрөө амьдралын хувьд яг ихэнх хүмүүсийн хувьд яг ингээ муу зүйл гэж юу нь бол хүмүүс их ойлгох юм шиг үлээ. Гэхдээ миний хувьд болохоор зэрэг яг салалт гэдэг бол тийм ч муу зүйл бол биш. Яг яагаад гэвэл хүмүүс яг бинийгээ олдог. Гэхдээ олсон ч гэсэн тэр нь яг workout хийж чаддаггүй штэ. Бүтдэггүй тохиолдол бас байгаа. Гэхдээ тэрийг болохоор зэрэг яг хүлээн зөвшөөрөөд тэгээд илүү ингээ цаашаа өөрт чинь илүү тохиромжтой хүмүүс рүү ингээ явахын тулд тэр салтыг хийж байгаа гэж болох хэрэгтэй. Тэрнээс яг ингээд салцлаа гэхлээр бас яг муугаар боддог хүмүүс бас байдаг.
Яг зарим тохиолдолд явах юм уу? Гэхдээ яг ихэнх тохиолдолд сайн гэж ойлгод юм аа би. За тэгээд яг өөрийгөө илүү их ингээд би хангалттай юм уу? Би яг бүх зүйлийг зөв хийж гинүү гэдэг бүх зүйлс нь яг тэр айдас нь арай нэг гайгүй болно гэсэн үг л дээ. Яг бүх хүмүүсийн хувьд гэж ирж байгаа. Тэгээ ер нь бол яг шархаасаа илүү ингээд идэгрэх үе болж ирж байгаа л гэсэн үг л дээ. Хэрэв 25 оны шархтай дуусгасан бол оны эхэнд ер нь бол шарх нь багаараа нэгдээд өөрөө илүү буцаж ирэх хүчийг олох байх гэж бодож байна. За 1 сарын 2-нд юм байна. За 1 сарын 3-нд болохоор тэргэл сар гарч байна. За Мэлхийн ордны 13 градус дээр тэргэл сар гарч байна. За тэгэхээр энэ нь юу гэсэн үг гэх юм бол ер нь бол таны гэр бүл болон гэр бүлтэй холбоотой харилцаанд ямар нэгэн шийдэл гаргах юм уу те таны гэр бүлийн нөхцөл байдлыг ер нь илүү харуулж өгсөн цаг хугацаа гэж ер нь бол харж байна. Тэгэхээр та ер нь гэр бүлтэй цаг зарцуулаад ер нь гэр бүлд манай ямар ахиц твшил хэрэгтэй байна, ямар асуудал байна, ямар сайн зүйлс байна гэдэг эргэнийг хараад тэгээ ер нь гэр бүлтэйгээ цаг өнгөрөхөд ер нь бол зүгээр гэж бодож байна. Тэгээд угаасаа тэргэл сар юм чинь гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрөөнө. Тэгээ бас нэг зүйл нь гэр бүлийн нууцуд ил болж магадгүй юм те. Яг ээж аав танаас нуужсэн нууц ч юм уу нэг тиймэрхүү зүйл бас яг ил болж магадгүй юм. Эсвэл бас нэг зүйл нь бас яг зүүн сөн маш их сайжирна гэсэн үг яг тухайн өдрүүдэд. Тэгэхээр ямар нэгэн хүн үздэг хүмүүс байх юм бол тухайн өдөр маш их үнэн зүйл хэлж магадгүй гэж ойлгож болно. За тэгээд ээжтэйгээ холбоос чинь илүү их ингээд сайжирч ирж магадгүй. Ээжтэйгээ холбоотой асуудал байх юм бол тэрийгээ бас яг олж харах үе гэсэн. Яг өөрт чинь ямар зүйл байна. Ээжт нь бас яг яагаад байна. Тэгвэл би бинийг ойлгохын тулд яг яах вэ гэдэг тэр зүйлсэд илүү их тохиромжтой гэж ер нь ойлгож байна. 1 сарын 3 ер нь бол family rebounding үе байж магадгүй гэж ойлгож байна. Тийм бай. Тэгэхээр сэтгэл хөдлөлийн хувьд бас та өөрийгөө илүү хараад тий сэтгэл хөдлөлийн холбоо чинь бусадтайгаа яаж харилцаж чинь гэдгээ бас эргэн харахад зүгээр өдөр гэж бодож найзуудыг бас их илэрхийлдэг шүү дээ. Тэгээ тийм болохоор яг бас яг дотны найзуудтайгаа холбоо бариагүй хүмүүсийнхэн бол бас яг холбоо барьж магадгүй. Гинт яг маш дотны хүн чинь гинт яг ингээд тусалцаа хүсдэг ч юм уу. Тиймэрхүү зүйл бас яг байж магадгүй юм байна гэж бодлоо. Гэхдээ ер нь бол тэргэл сарын үед бас яг зан үйл хийхэд тохиромжтой байдаг. Ялангуяа одоо witchcraft ч юм уу тиймэрхүү зүйлийг сонирхдаг хүмүүс бол таарууд маруудаа ингэ цэвэрлдэг ч юм уу дээ эсвэл яг чулуун мулуугаа цэвэрлдэг ч юм уу нэг тиймэрхүү зүйлийг бас яг хийхэд тохиромжтой байдаг. Яагаад гэвэл эн чин тэргэл сар буюу ингээд маш их юм цэвэрлэгдэж ирдэг л гээд тэгдэлтэй. За 1 сарын 18-нд болохоор зэрэг яг шинэ сар гарна. Материйн ордонд 28 градус. Тэгэхээр энэ нь болохоор зэрэг яг шинэ сар болохоор урт хугацааны зорилго тавихад маш тохиромжтой болж ирнэ. Эсвэл яг санхүү эсвэл карьерийн суурь тавихад маш их тохиромжтой гэсэн үг. Одоо санхүүгийнхээ суурийг тавьж байгаа буюу хадгаламж эхлүүлэх ч юм уу те. Эсвэл яг карьераа эхлүүлэх ч юм уу. Яг тиймэрхүү зүйлсэд илүү ингээд тохиромжтой болж ирнэ гэсэн үг. Шинэ ингээд дэвтэр нээгээд өөрийнхөө нөгөө амьдралынхаа зорилго ингээд бичдэг шүү дээ зарим хүмүүс. Яг тэгэхэд бас яг ингээд тохиромжтой гэж ер нь эндээс харагдаж байгаа. Урт хугацааны төлөлт хийж эхлэхэд яг гоё үе таархан тий. Яг 2026 оны бүтэн төлөвлөгөөч гэдэг юм уу жилийн төлөвлөгөөгөө яг гоё цэцтэй бүтцтэй гаргаж ирэхэд аюу гоё үе гэж харж байна. За дараа 1 сарын 26-нд Далайман буюу Нептун маань хоньны орд руу орж байгаа. Тийм хэсэг хугацаандаас буцсан шүү дээ тий. Тэгээ буцаад хоньны орд руу орж байна. Одоо бүр officially орчиж байгаа л гэсэн үг л дээ тий. Яг нэг мөсөн орж ирж байгаа гэсэн үг. Нэг мөсөн. Тэгэхээр тийм болохоор яг Нептун ч яг өөрөө мөрөөдөл зэн совин зэргийг илэрхийлдэг, зүгүүд зэргийг илэрхийлдэг. Тэгэнгүүт хоньны орч яг өөрөө take action буюу яг үйл хөдлөл авахыг илэрхийлж байгаа болохоор мөрөөдөл одоо тэр бүх мөрөөдөж явдаг зүйлс сайн сайхан зүйлсээ ингээ бодит болгож эхлэхэд маш тохиромжтой гэсэн үг л дээ. Тэгээ бас нэг зүйл нь ер нь бол зөн совин маш их ингээд идэвхтэй байж байгаад одоо нэг арай буурч эхэлнэ гэсэн үг л дээ. Яг яагаад гэвэл
Aries ч бас яг 100% зүүн совин бас яг өдөрдөггүй болохоор яг загасны ордонд бол хүмүүсийн зүүн совин маш их юм өндөр байсан гэж магадгүй. Одоо бол арай ингээд зүүн совин ингээд багасаад ирж байгаа гэсэн үг. Тэгээ бас нэг зүйл нь болохоор зэрэг нөгөө идеализм гэдэг зүйл байдаг. Тэр идеализм гэдэг зүйл нь илүү амьд хөрсөндөө боол гэсэн үг л дээ. Яг яагаад гэвэл яг загасны ордонд байхдаа одоо амьдрал гэдэг ийм гоё байдаг, ингэдэг гэдэг амар ингэ мөрөөдөж байгаа шүү дээ. Гэхдээ яг Aries руу ороод ирж байгаа болохоор яг амьдрал яг ийм юм байна. Тэгвэл би яг ийм зүйл хийх ёстой юм гэсэн нэг тиймэрхүү зүйлийг л ингэж боддог болж эхэлнэ гэсэн үг л дээ. Одоо ер нь бол хүсэж мөрөөдөж байсан зүйлстэй ер нь акшн хийх цаг болсон гэсэн үг. Үйл хөдлөл хийх цагт болсон. Хөрсөн дээрээ буу бодож исэн юм аа хэрэгжүүлж эхэл, шууд эхэл гэдэг л тийм санааг өгж байгаа гэж бодож байна. Тэгээд бас нэг зүйл нь болохоор зэрэг яг Нептун Aries дээр орчхоор бас их жоохон далаа малаатай холбоотой нэг тий. Тийм тиймэрхүү зүйл бас яг болж магадгүй энэ одоо цунами манай бич юм. Үер усны газраас боломжлох их уснаас ер нь боломжлох. Aries чинь яг өөрөө Марсаар өдөрдүүлдэг болохоор ангараг гарагаар өдөрдүүлдэг болохоор бас яг дайн тулаан зэргийг илэрхийлдэг. Тэгэхээр яг ус улан дайн тулаан хоёр нэгтгээр бас яг тэ нэлээд жоохон амир болж магадгүй. Гэхдээ яг зүгээр хаа. За ингээд нэгдүгээр саруудад эрдгээр үйл явдлууд болоод ер нь таны амьдралд нөлөөлж магадгүй. За тэгээд мэдээж хүн бүрийн амьдралд өөр нөлөөлнө. Яагаад гэвэл хүн бүр өөр хувийн гаргуудтай тэд нь одоо тухайн гарч байгаа сар болон гаруудтай өөр холбоосод үүсгэж байгаа болохоор хүнд хэцүү байна уу, сайн илүү сайн нөлөөлж гэнэ гэдгийг та бүхэн өөрийнхөө транзит чартнаас ер нь бол дэлгэрэнгүй харах боломжтой гэсэн үг. За тэгэхээр 2 дугаар сар дээр болохоор 2 сарын 1-нд Арслангийн ордд ер нь бол тэргэл сар иргэн гарч байна. 2 сарын 1-нд. Арслангийн орд ч өөрөө маш романтик гоё тийм үе шүү дээ. Ялангуяа Арслангийн ордны сарн дээр бол одоо илүү гоё юм playful тийм ийм хөвгөлтэй, зугаатай, маш ад жаргалтай тийм цаг мөчийг илэрхийлдэг болохоор 2 сарын 1-нд хэрвээ төрсөн хүмүүс байвал маш гоё өдрийг өнгөрөх ах гэж бодож байна. Илүү одоо хайрын мэдрэмж нь ингээд айгүй гоё төрсөн, хайрын думсан. За тэгээ хэрвээ хин нэг ингээд нууцлж хайрладаг байсан бол тэр нь илэрнэ. Магадгүй тэр өдөр те 2 сарын 14 ойртож гин сэтгэлээ ирчлээд үздэг ч юм уу те. Тэгэхэд бас зүгээр гэж бодож гин. Тэгээд өөрийгөө илүү илэрхийлэх, өөрийнхөө одоо ингээд жаргалтай байгаа дотоод мэдрэмж, өөрийнхөө гадаад төрхийг бусад ингээд гоёор харуулах ч гэдэг юм уу. Тийм одоо зүйл дээр нь бол илүү таатай гэж харж байна энэ тэргэл сарнаар. За тэгээ мэдээж Арслангийн тэргэл сартай өдөр бол бас уран бүтээл хийх тойр байх. За тэгээд уран бүтээл үзэж болно. Тэр өдөр сайхан жүжиг юу ч гэдэг нь те гоё урлагийн бүтээлээр бас амьсгалж кино үзэх ч юм уу те. Тийхэд ер нь бол маш гоё мэдрэмж төрхөөр тийм гоё өдөр байна. Нуугдчихсан хайр нь бол ил болно л гэсэн үг шүү дээ. Зарим хүмүүсийн хувьд те хин нэг хайрлж исэн бол яг тэр өдөр магадгүй хайраа илэрхийлж магадгүй те. Эсвэл яг танд хайраа илэрхийлж магадгүй. Тэгэхээр яг бас яг Лео ч яг өөрөө crush зэргийг илэрхийлдэг болохоор те. Crushлдаг хүмүүс байвал яг тэр өдөр маш их хилчлэгдэж магадгүй гэж бол эндээс бол харагдлаа. За тэгээ зүрх судасны ямар нэгэн хууч өвчтэй хүмүүс байвал бас зүрхэндээ хит их догтлоос ч юм уу те хит их сандралаас болж зүрхэндээ асуудал гарах вэ гэдгээс бодолтой гараа гэж бодож байна. Энэ өдөр бас их зүрхээ хайрлах хэрэгтэй байх нэ. Тийм ээ. За дараа нь 2 сарын 1-ээс хойш явсаар агаад 2 сарын 13-нд Санчир гараг маань хоньны орд руу орж байна. За энэ бас нэлийн том үйл явдал байгаа. Санчир гараг ер нь бол хоньны ордон дээр ер нь тэнц таатай байрал биш байдаг. Тийм тэгэхээр одоо энэ цаг мөчөөс эхлээд амьдралд ер нь бол гол одоо хариуцлагыг дааж авч байгаа хүн өөрөө болж эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр одоо аливаа зүйлийг хойшлуулдаг бол тэрийг засах шаардлагатай. Тэрэн дээр ажиллах хэрэгтэй. Аливаа юмд хариуцлагагүй, саламгай ингээд хоёрын хооронд хандахгүй байх цаг үе иржээ гэсэн үг. Тэгэхээр юмд илүү нухацтай хандаж илүү одоо доктортой буурсартай хандах хэрэгтэй гэж цаг үе эхэлж байгаа гэсэн. Тийм санчир гарагч яг өөрөө хоньны ордонд ундаг болохоор санчир гарагийн уналтын үе
ирж ийн гэсэн үг л дээ. Тэгэхээр яг зарим хүмүүс нь нэлээх хариуцлагагүй болж эхэлнэ гэсэн үг. Одоо том удирдах албан тушаалтай хүмүүс нэлээ хариуцлагагүй ч юм уу те хариуцлагагүй шийдвэр бас яг гаргаж магадгүй. Тэгэхээр тэднийг дахин ингээд шийдвэр гаргахаас өмнө бодолцож үзэх хэрэгтэй гэдгийг бас яг илэрхийлж байгаа. За том албан тушаалтан ч гэлтгүйгээр яг хувь хүн өөрсдөө ямар нэгэн чухал шийдвэр гаргаж байгаа болвол яг тэрнийхээ өмнө маш сайн бодох хэрэгтэй гэдгийг бас яг илэрхийлдэг. Яг яагаад гэвэл хоньны орд чинь яг ганц удаа бодоод шууд хийхийг илүү үздэг болохоор хариуцлагын гариг яг хоньны ордон дээр байна гэхлээр яг хариуцлагагүй хийсэн шийдвэр чинь яг өөрөө буцаад ирэн шүү гэдгийг сануулж байгаа гэсэн үг. Тэгээ дээрэс нь хэрвээ одоо дээд албан тушаалтан болон таны дээр байдаг дарга таныг өдөрждөг хүмүүс ямарваа нэгэн байдлаар жоохон агрессив хандлагатай болж магадгүй гэж би бол бодож байна. Тэгэхээр дээд удирдлагатайгаа хандах хандлага ер нь бол маш зөв, хоорондоо сайн ярилцаад аль болох тайвнаар шийдвэл зүгээр шүү. Тэгэхгүй бол яг нэг албан карьерийн тим нөхцөлд авторитет энэ шат дараалтай тийм ажлын нөлөөнд бол маш их тийм хэрүүл маргаан үүсч магадгүй. Тэгэхээр энэ хугацаанд болгоомжтой хэрэгтэй. Тэгээ бас нэг зүйл нь яг шин зүйл эхлүүлэхээс өмнө бас их бодож төлөвлөж тий бүх ингээ шат дараал бүрийг бас яг бичиж тэмдэглэх хэрэгтэй гэж бас бодож байна. Яг яагаад гэвэл хоньны орд чинь шин зүйлийг эхлүүлэхийг илэрхийлдэг. Тэнгүүд санчир гараг ирчлээ гэхлээр яг юуч бодохгүйгээр шин зүйл эхлүүлчихвэл тэр чинь яг дараа нь ямар ч нэг фундамент одоо муу байх юм бол барилга унна гэдэг шиг фундамент сайн тавих хэрэгтэй, төлөвлөх хэрэгтэй, тооцоолох хэрэгтэй гэж ойлгож байна. Залхуурж болохгүй ял гэсэн үг дээ. За дараа нь болохоор зэрэг 2 сарын 17 байгаа. 2 сарын 17-нд нарны хэртэлт болно Хумхын ордонд. За энэ болохоор зэрэг яг яадаг вэ гэвэл хэртэлт болж байгаа болохоор бүх зүйл яг ингэ цэвэрлэгдэж эхэлнэ гэсэн үг л дээ. Яг зарим хүмүүс яг нөгөө хэртэлтийн хонгил эхэлдэг гэдэг штэ тий. Яг гоо тэр зүйл бас болно. Гэхдээ яг миний хувьд болохоор зэрэг яг цэвэрлэлт эхэлдэг гэж би ойлгодог. Яг хувь хүн өөрөөсөө дотроосоо цэвэрлэгдэх одоо харилцаа холбоо цэвэрлэгдэх ч юм уу те яг бүх зүйл ингэ цэвэрлэгдэж эхэлнэ гэсэн үг. Яг энэ үед бас яг хүмүүс яг айгүйх ингээд одоо юу яаж магадгүй гэр орноо цэвэрлэж магадгүй ч юм уу те тэгж боддог. Гэхдээ яг Хумхын ордон дээр байгаа болохоор яг найз нөхөд хамт олон интернет бас нийгэм зэргийг илэрхийлдэг Хумхын орд дээр байгаа учраас найз нөхөд цэвэрлэгдэж магадгүй, шүүгдэж магадгүй. Тийм гэсэн үг. Яг хинтээ найзлаад байна. Яг юу болоод байна? Яг энэ хүн надад яг тохирох найз мөн үү гэдэг талаар нь бас яг найз нөхдөө нэлээх ингэж шүүж магадгүй гэсэн үг. Яг хэртэлт болж байгаа учраас яг харанхуй болчихж байгаа шүү дээ тий. Харанхуй болж байгаа учраас бүх зүйл цэвэрлэгдэж эхэлж байгаа л гэж ойлгогдно л доо. За тэгээд бас нэг зүйл нь хүмүүсийн хоорондох харилцаа өөрчлөгдөж магадгүй. Яг яагаад гэвэл угаасаа энэ хүн яг яаж ийн гэд тэгж бодож байгаа шүү дээ. Тийм болохоор яг хинтээ харилцах нь бас яг өөрчлөгдөж магадгүй. Бас нэг зүйл нь хуучны танил хүмүүс яг шинээр гарч ирж магадгүй гэсэн үг л дээ. За тэгээд зарим хүмүүст яг хуучны танил нь байхгүй болоод яг шинэ хүмүүс ирнэ гэсэн үг. Найз нөхөд хамт олон эсвэл яг нийгэм холбоо, клуб тэр бүх зүйлсүүд ингээд цэвэрлэгдэнэ л гэсэн үг. За тэгээд интернет дээр болохоор зэрэг бас яг жоохон интернет ингээд нөгөө удаан хаширдаг ч юм уу те ингээ гацалт үүсдэг ч юм тиймэрхүү тохиолдол бас яг болж магадгүй. За тэгээд бэжидл 2 сарын 26-наас та бид бүхний мэддэг будын буц хөдөлгөөн ирнэ. Загсны ордонд ирж байна гэсэн. Бод маань буцлаа дахиад гэхгүй. Бод буцаад эхэлж байгаа байхгүй юу? 11 сард төрлөө будын буцалтыг тулсан шүү дээ 2025 оны. За тэгэхээр энэ цаг мөчүүдэд угаасаа юу болтгийг та бүхэн мэдж байгаа. Интернет харилцаа холбоо, за тэгээд X-үүд иргэн ирэх, хуучны холбоо дахин сэргэх, одоо хийж байгаа юм дуусгах, шиний мэхлүүлэхгүй байх, бичиг баримт, жижиг сажиг юмнуудыг энэ бүгдийг эргэж дахин харах тийм үе бол ирдэг. За тэгэхээр энэ бол загсны ордны 22 гаражд ер нь бол тохиож байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ үеүүдэд ер нь бол загсны ордон дээр гарж ийн гэдэг утгаараа та бүхний зүүд магадгүй маш тод та бүхэнд одоо зүүдлэгдэж магадгүй. Vivid dreams гэдэг чинь тий. Тэгэхээр тэрэн дээр
та бүхэн бас юу зүдэлж ийн гэдгийг харах хэрэгтэй. Магадгүй уурч хойчны юмнуудаа зүдэлж иж магадгүй хуучин дурсамжуудаа мэддэж иргэн харна. За тэгэд миний яг будаар ер нь бол анзаарсан юм гэвэл би яг хуучин ингээд нэг юм 10 жилийн өмнөх зураг ч юм уу тий. Тэр бичлэг, зураг, сторинууд ер нь бол нэлийн амар хараад найзууд руу аягүй явуулдаг үе юм бэлээ. Тэгэхээр тийм үе харагдан. Тэгэхээр тэр үеийг ашиглаад юу хүсэж мөрөөддөг байсан байна. Одоо юу таны ингээ хамгийн гоё ингээд зүйл гэж боддог зүйл байсан байна гэдгийг эргэж хараад тэрийг дахин сэргээхэд бас зүгээр ах гэж би бодож байна. За тэгээ мэдээж будлаан ямар нэгэн андуурал, эндүүрэл бол зөндөө явна. Дансаа одоо буруу харж өөр хүний данс руу мөнгө хийчих магадгүй. Тэгэхээр тэрийг бас харах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд бод чинь яг өөрөө загсны ордонд муу байдэн шүү дээ. Нилээн муу байдаг учраас харилцаа холбоо нь бүр улам муу болно гэж ойлгож байна л да. Яг яагаад гэвэл бод чинь за яг хуу ихрээ ордон дээр буцвал нэг арай гайгүй байж магадгүй нэ. Тэгтээ загсны ордон дээр буцчихаар бүр харилцаа холбоо улам юм бодлонтой, улам ингээд зөрчилдөөнтэй болж магадгүй. Яг хуу хэрүүл тэмцэл нэг ямар тэгж гарахгүй л дээ. Гэхдээ яг би бинийгээ буруугаар ойлгох ч юм уу те. Нэг хүний хийсэн үйлдэлийг буруугаар ойлгодог ч юм уу те. Нэг магадгүй хуурах. Тий. Тэгэнгүүтээ одоо ингээд нэг хүн маш их ингээд сайн санаа өвөрлөөд одоо сайн санаа гэдэг чинь Pisces. Тэгэнгүүт сайн санаа өвөрлөөд үйлдэл хийнгүүд тэрийг өөр хүн буруугаар ойлгодог ч юм уу те. Наадах чи ингээд игжсэн би харсан. Наадах чи ингэсэн байна гэдэг ч юм ингээд тийм ингээд бодлын андуурал зөрчилдөөн ер нь л их хүмүүс ч магадгүй. Тийм. Тэгээд бас энэ үед хүмүүс ер нь бол илүү дотгошоо юм ярихаасаа цааргалаад дотгошоо олж магадгүй. Тэгээд тэрнээсээ болоод яг ингээд ярилцахгүй байсанасаа болоод илүү их бодлаа ингээд эндүүрл андуурал буруу ойлголцсон үүсэх магадaltaй гэсэн үг. Тэгээ устай холбоотой болохоор яг усан тээвэр мэвэр саатаж магадгүй юм те. Одоо бид нар чинь болохоор зэрэг за Америкаас юм захиаллаа гэж бодоод Америкаас захиалсан зүйл нь одоо яадаг ч юм уу те. Жохон холдож ирдэг ч юм уу нэг тиймэрхүү зүйл бас магадгүй далаан тээвэр мэвэр саатаж магадгүй сааталтай үүсч магадгүй гэж ойлгож байна. За тэгээд ретроград маань 2 сарын 26-наас 3 сарын 20-ны хооронд явагдана гэсэн үг. Бас нэлийн хөрхөн урт хугацаа тэрийн хооронд бодолтойгаараа гэж хүсэж байна. За ингээ 3 дугаар сар руу орцгоё. За 3 дугаар сард болохоор 3 сарын 3-ны өдөр бүтэн сарны хэртэлд охины ордтой тохионо. За тэгэхээр энэ үед болохоор юу илүү их гарч ирэх гэвэл эрүүл мэнд болон одоо та бүхний өдөр тутмын хэмнэл одоо амьдралын дэглэм гэсэн үг болон ажил дээр ямар нэгэн том эргэлт тохионоо гэж хэлж болно. За магадгүй та энэ үед болохоор яг аливаа муу зуршилтэй тэр зүйлсээ ер нь бол салахад илүү тохиромжтой болно. Хэрвээ тамхи татдаг, веб татдаг тэрхий ямар нэгэн зүйл донтсон бол тэрнээсээ салж ер нь гарч эхлэхэд илүү боломжтой цаг үе ирж байна гэсэн үг. За тэгээд зарим зүйлсийг та яг албадан дуусгах шаардлагатай болж магадгүй. Тэгэхээр сарны хэртэлтийн энэ үед та бүхэн илүү тэр зүйлс дээр анхаарад явбал тохиолтой гэж хэлж болно. Ер нь л өөрийгөө арчлах, өөртөө шаардлага тавих, эрүүл мэнд зэрэг дээр илүү их ингээд том зүйлс тохиолдно л гэсэн үг шүү дээ. Яг гоо ажил болно бас нөгөө habit гэж ярьдаг. Өдөр тутмын хөвшил зэрэг дээр бас яг том хэрэгэлт болно л доо. Гэхдээ ер нь бол яг тухайн хүн маань өөртөө хэрхэн санаа тавьж ийн вэ? Өөрийнхөө эрүүл мэндэд яаж санаа тавьж ийн вэ гэдэг тал дээр илүү их ингээд одоо бодлого ширсэн тиймэрхүү зүйл болж магадгүй. Тэгээд одоо зарим хүмүүсийн хувьд яг эрүүл мэндийн хувьд муу мэдээ сонсож магадгүй. Гэхдээ тэр нь болохоор зэрэг илүү нөгөө муу зуршлаас салах зэргийг илэрхийлдэг болохоор яг тэрнээс өмнө яг эрүүл мэндээ үзүүлдэг ч юм уу те ингээд тогтмол үзүүлдэг тиймэрхүү хөвшилтэй болж эхлэх хэрэгтэй байхаа гэж бодчихлаа л да би. Тийм тэгэхээр ямар нэгэн хүчтэй зүйлс охины ордон дээр дууснаа гэсэн үг. Тийм. Тэгэхээр ямар нэгэн зүйлс дуусчааг илэрхийлж байгаа учраас энэ боломжийг ашиглаад чухал юмнуудаа дуусгаад байгаа хэрэгтэй. Ажил мэл дээр ч одоо төсөл мөсөл тэрийг шууд дуусгадаг ч юм уу тийм. Яг нэг дор баяртай гэд
одоо эндээс юмнаас салж ингэж дуусах үеийг илэрхийлж байгаа юм чинь. За 3 сарын 17-р зэрэг бархас байд гариг Cancer буюу мэлхийний ордон дээр ретрогрейд болж исэн, ухралт болж исэн, тэр нь дуусна гэсэн үг. Яг одоо хүртэл болж байгаа. Одоо бархас байд маань ухарч явж байгаа. Гэхдээ 3 сарын 10-нд тэр ухралт нь дуусна гэж ойлгож болно. За бархас байд чинь яг өөрөө мэлхийний ордон дээр маш сайн байдэн шүү дээ, тий. Тийм болохоор яг ихэнх хүмүүс маш их юм азтай болох ч юм уу, тий. Ялангуяа бол бархас байд нь мэлхийний ордон дээр байдаг хүмүүс илүү азтай болно гэсэн үг л дээ. Одоо суглаан муулан тавьждаг ч юм уу, тий. Тэгээ бас нэг зүйл нь болохоор зэрэг яг мэлхийний орд чинь гэр бүлийг илэрхийлдэг. Тэгэхээр гэр бүлээс ямар нэгэн тийм шин зүйл одоо өвлөгдөж ирэх ч юм уу, тий. Яг ингэ тийх боломж бас байгаа. За ийшээ тийшээ нүүж магадгүй, эсвэл яг шинэ байр авч магадгүй, эсвэл яг тусдаа гарах ч юм уу те, зарим хүмүүс нь эсвэл яг газар авдаг ч юм уу. Ямар нэгэн байдлаар юм газар, байр, үл хөдлөх, гэр бүлтэй холбоотой яг шинэ зүйл бас яг эхэлж магадгүй гэж эндээс бол ойлгогдож байгаа. Тэгээд бас нэг зүйл нь болохоор зэрэг дотоод амар амгалан тайвшрал бас их нэмэгдэнэ гэсэн үг. Сэтгэл хөдлөл арай ингэж тайвширч ирнэ гэж ойлгож болно. За тэгээд энэ ретрогрейд нь болохоор зэрэг мэлхийний ордны 15 градус дуусах юм байна. Тэгэхээр яг 15 градус дуусч эхлээл ер нь цаашаа шууд явна гэсэн үг л дээ. Тэгэхээр яг 26 онд маань мэлхийтэй байжгаад ер нь л дахиад Лео руу удахгүй бас яг орно. Тэрийг бас удахгүй ярина. За тэгээ гэр бүлтэй холбоотой үл хөдлөх хөрөнгө, орон гэр, одоо өөрийн гэр гэж дуудах, гэр бүл гэж дуудах тэр бүхэн зүйлт чинь өргөжин дэлхийд ирж байгаа учраас буцан тийм. Тэгэхээр одоо өөрийн гэсэн гэр бүлийн өргөжүүлэх олоолай болъё гэж бодож байвал бас зөв цаг үе гэж юу нь бол бодож байна. Тийм байна. За 3 сарын 18-ны өдөр цэргийн баяраар Загсны ордонд шинэ нас сар тохиож байна. За тэгээд энэ ямар үйл явдлууд явчих вэ гэвэл зүн савин бол маш их ихсэн. За тэгэхээр өөрийнхөө мөрөөдөж явдаг, одоо бодолтой төсөөлж явдаг зүйлсээ бичиж буулгаж, одоо хүслээ бичиж те. Одоо билээсэй гэж манифест хийхэд маш боломжтой цаг үе гэсэн үг. За үүнийгээ дагаад энэ сарны нөлөөгөөр уран бүтээл туурвах, хөгжим одоо зургийн уран бүтээл туурвах, тэдгээр уран бүтээлүүдийг үзэж сонирхож одоо альва шинэ үнцгийг өөртөө бий болгох. За тэгээд дагаад сэтгэл зүй болон одоо сэтгэл зүй эрүүл мэндийн талаас илүү их өөртөө ажиллах те. Өөрийгөө анзаарч үзэхэд бас их зүгээр. Өөрийгөө төдийгүй бусдыг яг уучлж, өршөөх, инэрх одоо энэ хүртэл бас яг гомдож явж исэн тэр гомдлоо тайлах ч юм уу те. Тэгээд бас нэг зүйл нь өөртөө хамгийн гол нь бас яг ажиллана л гэсэн үг л те. Өөрийгөө уучлан, өөрийгөө гаргасан алдаа тэр бүх зүйлүүдийг уучлаад өөрийгөө инэрч хайрлах цаг үе гэж ойлгож байна. Тэгээ одоо бас нэг зүйл нь хүмүүс бас яг ингээд жоохон гомдож явдаг байсан бол тэрийгээ бас яг ингээд тавьж явуулахад бас яг маш их таатай гэсэн үг. Гомдоод явахтай тэгээд тавиал явал тэгвэл ажиргалтай байна шүү дээ. За тэгэхээр 3 сарын 18-нд тавьцгаая. Бодлоо. Гэхдээ ер нь бол яг энэ үед илүү ингээд сайн ч гэсэн яг та аль болох эрт тавьж өгвөл тэгээд арай гайгүй дээ. Арай гайгүй шүү гэж хэлээ да. За дараа нь 3 сарын 20-нд болохоор бууд гараг шулуун хөдөлгөөндөө буюу одоо ретрогрейдээсээ буцаад шулуун хөдөлгөөн рүү загсны орд руу орж ийнэ гэсэн үг. За тэгэхээр энэ үед бол мэдээж ретрогрейд дууссан болохоор бүх юм ер нь бол ойлгомжтой. Зам мөр чигээрээ болно. За тэгээд хин хинийгээ буруу ойлгож юу, хин хинийгээ эндүрч юу гэдэг асуудал нь мэдээж зэгсрээд буцаад чи буруу гэсэн юм биш үү? Би чамаа буруу бодчихсон байх гэдэг бас бодол үеуд бас ирэх байх гэж бодож байна. За тэгээд сэтгэл хөдлөл ингээд дотгошоо болоод исэн бол арай нэг дээрдээд ил гарч бусдтай бас ингээд дотоод сэтгэл мэдрэмжээ ярилцахад боломжийн үе гарч ирнэ гэсэн үг. Тэгээд угаасаа яг загас дээр буцаад шууд
шулуун хөдөлгөөнд рүүгээ орж штэ тий. Тийм болохоор зүүн совин ч гэсэн арай нэг гайгүй нэмэгдэж эхэлнэ гэсэн үг л тий. Өмнө нь болохоор зэрэг яг бодож исэн зүүн совин чинь арай буруу байх тохиолдол бас байсан байж магадгүй тэрийг яг ойлгож ухаарах үе гэсэн үг л тий. За 4-р сарыг ярьцгаая. 4 сард болохоор зэрэг шууд эхлээд 4 сарын 2-ны өдөр тэргэл сар жинлүүрээ ордонд 12 градус дээр гарах юм байна. Тэгэхээр энэ болохоор зэрэг яг харилцаа холбоон дээр одоо тэргэлсээр гарч ийн гэсэн үг шүү дээ тий. Тийм болохоор яг гэрлэлт, харилцаа холбоо, гэрээ, контракт зэрэгтэй холбоотойгоор бүх зүйл цэлмэг харагдаж ийн гэсэн үг. Тэгэхээр яг ингээд бас яг хэлэхээр одоо салалт болж магадгүй, эсвэл яг хүмүүс дахиад гэрлэж магадгүй, эсвэл ямар нэгэн байдлаар нэг юм сингл явсан хүмүүс арай нэгтэй хостой болох ч юм уу те, эсвэл их хостой байсан хүмүүс буцаад ингээд ганц бие болох ч юм уу те, ямар нэгэн байдлаар ингээд relationship-ийн статус нь өөрчлөгдөн л гэсэн үг. Situationship байсан бол relationship болчих магадгүй. Болох ч юм уу, эсвэл situationship байсан бол яг шууд тэрийгээ дуусгах ганцаараа болох ч юм уу те. Ингээд бүх зүйл ингээд тодоор цэлмэж ирж байгаа болохоор ер нь бол яг асуудал хаана байна гэдгийг илүү ойлгомжтой. Асуудал хаана байна гэдг нь яг ойлгомжтой болж эхэлнэ гэсэн үг. За тэгээд энэ үед болохоор зэрэг бүх зүйлийг яг ингээд тэнцвэртэй авч явах хэрэгтэй гэж ер нь бол ойлгогдно. Харилцаа холбоо гэдэг чинь яг ганцхан бие биш юм байна. Энэ хүн ч гэсэн юм байна гэдэг зүйлийг илүү их ингэж ойлгож ирнэ гэдгийг бас их санах хэрэгтэй. Тийм. Тэгээд мэдээж бизнесийн хамтрагч түншлүүд те тэдэнтэй холбоотой харилцаанууд илүү одоо ил тод болон одоо яг ойлгомжтой болно гэсэн үг. Энэ хүнтэй та дараа цаашд хамтарч ажиллах үгүй юу? Та хоёрын яг хоорондоо ингээд хувааж энэ тэнцүү ажиллаж байгаа нөхцөл чинь юу юм гэдгийг тодорхойлох ч юм уу. Тэгээ бизнесийн хувьд бас нэлийн ил тод байдлыг тэнд тавьчих байх гэж найдаж байна. Нэрээ контракт ихэд бас нэлээд сайн л гэсэн үг шүү дээ. Ягаад гэвэл яг бүх асуудал бүх зүйл яг ингээд ил тод байгаа учраас энэ үе дээр за энэ яг үг дээр ингэсэн байна. Энэ яг ингэсэн байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйл бол нэлээд гарч ирнэ гэсэн үг. За 4 сарын 17-ны өдөр шин сар хоньны ордон дээр 27 градус дээр гарах юм байна. Тэгэхээр энэ бол бас маш их ингээд шин эхлэлийн үе л дээ. Яг шин сар шин зүйлийг илэрхийлдэг хоньны ордон дээр гарч ирж ийнэ гэхлээр чинь яг маш зөрөгтэйгээр бүх зүйлийг шинээр эхлэхэд тохиромжтой үе гэсэн үг л дээ. Тэгэхдээ манай санжир гараг маань нэг хаалт байна. Хоньны ордон дээр байгаа болохоор шин зүйлийг эхлүүлэхдээ зөрөгтэйгээр алхахдаа бас их бодох хэрэгтэй гэсэн үг. Яг яач уу яах вэ хүү тэ. Эсвэл яг ингэ шинэ бизнес эхлүүлэх гэж байгаа бол энэ үед сайн. Гэхдээ бас сайн бодож эхлэх хэрэгтэй гэсэн үг л тэ. За дараагийн 4 сарын үйлчлэл явдал дээр 4 сарын 25-нд Тэнгэрийн ван гараг Ихрийн ард руу шилж орж байгаа. За тэгэхээр бидний мэдчихлэн Тэнгэрийн ван гараг бол нэг ордон дээр нэлийн уддаг. Бараг 8-9 жил үү. За нэлийн удаан хугацааг нь бол өнгөрөөдөг учраас яг ялангуяа Тэнгэрийн ван маш юм сонирхолтой содон гаж янз бүрийн одоо сонирхолтой ийм инновацлог ийм гараг маань одоо Ихрийн ард руу орж ирнэ гэдэг чинь мэдээж сонин содын юм тохиолдох нь гарцаагүй харилцаа холбоонд илүү шин одоо харилцааны одоо өндөр түвшиннүүд бий болно гэсэн үг. Магадгүй тий одоо яа тийм хиймэл оюун ухаан технологи нь бол огцон өсрэлтөнд төрн яагаад гэвэл эн чинь Ихрийн ард чинь будгаар өдрдүүлдэг шин санаа за тэгээд харилцаа холбоо машин тээвэр те техник хэл гэдэг ч юм уу те тийм зүйлүүд илүү одоо өндөр өсөлтөд хүрэх ийм цаг үе ирж байна гэж бол харж ийн дараагийн одоо нэг 10 жил дотор юм уу те за тэгэхээр богино ийм хурдцтай мэдээлэлүүд маш хурдан төгдөг болно. За тэгээд сургалт семинар ч гэдэг юм одоо альва ямар нэгэн баг сургуулийн боловсрал илүү орчин үеийн шинэлэг одоо хөтөлбөртэй болдог ч юм уу тиймэрхүү байдлаар ер нь л энэ мэдээллийн хувьсгал болж өнгөрнө л гэсэн үг. Мэдээлэл технологи хувьсгал ирээд байна шүү хүмүүсээ гэнэ. Тэгэхээр ер нь бол богино хэмжээний рeel мэйлүүд бол маш газар авна. Энэ тэндгүү одоо жижиг хэмжээний харилцаа холбоо ямар ч гэсэн тийм одоо мэдээлэлтэй холбоотой интернетээр ер нь шуугуулах зүйлүүд их гарна гэсэн үг. Тийм тэгэхээр эсвэл нэг сая Facebook-ийн Meta гэдээ байсан шүү дээ. Metaverse гэдэг. Яг хөө тэр байхгүй болж байгаа гэсэн нэг тийм мэдээлэл
явж л хэлээ л дээ. Нэг тиймэрхүү зүйл бас яг болж болох юм те. Одоо ингээд хүмүүс яг in person буюу яг заавал уулзаж биш яг мэдээллийн технологиг ингээд ашиглаад яг ингээд VR-аар уулздаг ч юм уу. Тиймэрхүү зүйл илүү ингээд өндөр түвшинд яг гарч магадгүй гэж бас яг ойлгож байна. Тэгээ бас нэг зүйл нь яг Тэнгэрийн ван ихрийн ордонд байхад Америкийн хувьсгал болсон гэж тийм зүйлийг би яг дуулсан. Яг би яг 100% яг баттай биш юм. Би яг яагаад ч мартчихж. Гэхдээ ямар ч байсан Америкийн хувьсгал яг болсон гэж тийм зүйл уншиж исэн. Тэгэхээр яг хувьсгал гарч ийн гэхлээр чинь бас ихтэй илүү шин зүйл болж байгаа гэж бол харж байна. За тэгээд та бүхэн Black Mirror энэ төр үзчихсэн бол те хитрхи амар хөгжсөн техник технологи бас юунд хөрөгдгүү гэдгийг эргээд харахад бас зүгээр магадгүй хүмүүс ухамсараараа ингээд дамжуулаад тоглоомд орж тоглодог ч юм уу юу болдгийг өстой мэдгүй өстой юм л гарч ирэх бахт гэхэд тэр бүхэнд бол хэдүүлээ бэлэн шин технологитой ер нь бол зэрэгцэн алхаж шин мэдээлэлтэй ойрхон амьдрал ер нь бол зүгээр гэж харагдаж байна. Тэгээд энэ цаг хугацааг ашиглаад хэдүүлээ бас өөрсдийн контент юу гэдэг тийм зүйлсээ бий болгож явахаас илүү боломжтой болов уу гэж ер нь бол харж байна. За ер нь бол тийм байна. За одоо шууд 5 дугаар сар руу орцгоё. 5 сарын 1-нд Хилэнцээ ордон дээр тэргэл сар гарнаа. За Хилэнцээ ордон дээр тэргэл сар гарч ийн гэхлээр чинь Хилэнц чинь нууцлаг байдлыг илэрхийлдэг тийм үү? Тэгмүү тэргэл сар гарч ийн гэхлээр бүх нууцуд ил болно гэсэн үг. Ер нь бол бүх төрлийн нууцуд ил болно гэж ойлгож байна. Хин нэгэн хүн нөгөөгөө ардуур нь муулдаг байсан бол тэр нь ил болно. Эсвэл ямар нэгэн тийм нууцлаг бизнес байсан бол тэр нь ил болно гэсэн үг. Мафийн бизнес. За ямар ч гэсэн нэг тийм ямар ч хамаагүй нууцуд ер нь ил болно гэсэн үг. Хэрэв хин нэгэн танаас өв хөрөнгөө нууж исэн бол тэр нь бас ил болно. Тэгээ бас нэг зүйл нь болохоор зэрэг хин нэгэнд хитрхи obsessed болсон байв юм бол тэрийг анзаарч харах ч юм уу те. Эсвэл яг маш их юм obsessed болсон food ч юм уу хоол ч юм уу те. Маш их ингээд шунаж дурлаж байгаа хүндээ шунаж дурлаж байгаа хоолоо гээд дахин ингээд би энэ хүнд чинь ингээд өөрийнхөө бодсноос ч илүү хайртай юм биш үү гэдэг ч юм уу. Тэр зүйл илүү их ингээд ил тод болно гэж ойлгож байна. За тэгээ гүн гүнзгий зүйл болохоор маш их ингээ гүн гүнзгий цэвэрлэгээ ирж гин гэж ойлгож болно. Яг хувь хүн бөгөөд бүлэг нийтээр цэвэрлэгээ ирж гин л гэж ойлгож байна. Ер нь л нэлээх цэвэрлэгээ ирэх гээд байна тийм байна. Тэгэхээр яг маш их юм дотроо нуугдчихсэн тэр айдас байх юм бол тэр айдас чи ил гарна. Ийм зүйлс ер нь л ирж гинэ гэж ойлгож байна. За 5 сарын 6-ны өдөр болохоор зэрэг Плуто буюу дэлхийн ван гараг маань ретрогрейд буцаж ухарнаа гэсэн. За Плуто гараг маань угаасаа тэргүү дандаа л ингээл заримдаа ингээл буцаал яваад идэг. Ер нь бол буцалт нь их хвчлээ яг хагас жил үргэлжилдэг, маш урт удаан үргэлжилдэг. За тэгээд Хонхой ордон дээр ерөөдөө буцах юм байна. Ийм үед болохоор зэрэг ер нь бол яг нийгмийн систем дотор тийм задралч юм уу тий шинжлэл эсвэл яг богшсон байсан тэр зүйлс нь байхгүй болох ч юм уу тий эсвэл яг богссон байсан зүйл нь ил гарч ирэх тэр зүйлийг ер нь илэрхийлж байгаа. За тэгээд хуучны одоо тогтолцоо, нийгмийн тогтолцоо гэж зүйл байдаг шүү дээ. Тэр зүйл нь бас яг ингээд жоохон өөрчлөгдөж эхэлж байгаа. Тэрийг бол илэрхийлнэ. Тэгээ бас нэг зүйл нь буцаж ухарж байгаа болохоор яг найзууд дахиж шинээр ингэж холбогдох. Хуучны хүмүүс шинээр холбогдох. Тэрийг бас илэрхийлнэ. Гэхдээ хамгийн гол зүйл нь яг Плуто гараг Хонхой ордонд орсноос хойш одоо найзлахаа болсон найзууд чинь буцаж ирэх магадлал өнтертэй гэсэн үг шүү гэж ойлгоно. За 5 сарын 16-ны өдөр болохоор зэрэг шин сар Үхрийн ордон дээр гарах нь. Үхрийн ордон дээр гарахтаа болохоор зэрэг юу илэрхийлдэг вэ гэвэл мөнгө, орлого, эд баялаг, үнэлэмж, хувь хүний үнэлэмж, таашаал зэргийг илэрхийлдэг Үхрийн ордон дээр гарч байгаа учраас энэ бүх зүйлтэй холбоотой шинэ зүйлс эхэлж байна гэсэн үг. Санхүүгийн шинэ орлоготой болох ч юм уу те. Өөрөөгөө илүү үнцэнтэй гэж харах ч юм уу те. Эсвэл яг биеийн таашаал, ая тухайг илүү харах ч юм уу те. Яг тэр өдөр хүмүүс илүү гэртээ ганцаараа яг маш их юм таатай, тухтай тийм байх нь гэж ойлгож байна. Ер нь бол энэ өдөр хүмүүс нэлээх юм сайхан амарч чадах нэ гэж ер нь
ойлгож байна. 5 сарын 16-ны өдөр яг хэддэг өдөр байна харцгаая. 4 дахь өдөр байна. Биш хагас өдөр байгаа байхгүй юу? Тийм болохоор угаасаа тэр тэргүй ингээ сайхан амарна шүү дээ тий. Тэгэхээр яг энэ өдөр нилээх юм сайхан амарчдах нэ гэж юу ойлгож байна. Энэ өдөр битгий шоу зингээ тавиарэ. Угаасаа хүмүүс гэртээ яваад очих ч юм уу. Нилээх юм мөнгө төгрөгийг илэрхийлж байгаа болохоор яг илүү хүмүүс зээлсэн мөнгө буцаж өгөх юм тий. Тэгэх магадлал бас их өндөртэй. За 5 сарын 31-ний өдөр тэргэл сар номын ордонд гарах нэ. За номын ордонд гарч байгаа учраас аялал, боловсрол, итгэл үнэмшил тэ цэргийг илэрхийлдэг номын ордонд гарч байгаа учраас энэ бүхэндээ холбоотой зүйлс одоо тунгалаг болж ирнэ гэсэн үг. Тэгэхээр одоо ямар нэгэн аялалд хөллөж исэн бол хүмүүс 5 сарын 31-ний өдөр ихээхээ явах ч юм уу те. Яг ингээд нэг юм хаалт байсан бол тэр хаалт нь байхгүй болох ч юм уу. Тийм зүйл ер нь бол болж болно. Эсвэл яг энэ өдөр яг ингээд боловсралтай холбоотой болохоор яг дүүнэн нийл гарах ч юм уу. Тиймэрхүү зүйл ер нь бол болж магадгүй гэж эндээс бол ойлгож байна. За тэгээд бас нэг зүйл нь том шийдвэр бас гаргаж магадгүй. Аливаа зүйлийг том зургаар харсан шийдвэр. Магадгүй та гадаад явахаар шийдэжсэн ч юм уу те. Ер нь яхаа мэдхгүйсэн бол энэ өдөр илүү явах хэрэгтэй үгүй юу гэдэг шийдэх ч юм уу те. Ер нь бол алсыг нэлийн харсны үндсэн дээр бол тэгж шийдвэрүүд гарах боломжтой байна гэсэн үг. За 6 дугаар сар руу орцгоё. 6 дугаар сар дээр 6 сарын 14-нд шинэ сар ихрийн ордон дээр гарнаа. 24 градус гарах юм байна. Тэгэхээр энэ нь юу илэрхийлдэг вэ гэвэл сурах, бичих, ярилцах тэр боломжийг олгоно. Арай илүү ингээд хүмүүстэй ярилцахад илүү их ингээд амар болно гэсэн үг. За бас нэг зүйл нь болохоор зэрэг нэг юм контент ч юм уу, влог ч юм уу тиймэрхүү зүйл эхлүүлэхэд бас маш их сайн. Тэгээд бас нэг зүйл нь шинэ найзуудтай болж магадгүй. Машин барьж сурч магадгүй. Гэхгүй тий. Эсвэл яг нөгөө siblings гэж байдаг шүү дээ тий. Siblings гэж байдаг шүү дээ гинэ. Ер нь бол ах дүүстэйгээ бас яг буцаад харилцаа холбоо тогтоож магадгүй гэж эндээс бол ойлгогдож байна. Тэгээд та ямар нэгэн одоо сургалтын ч юм уу те богино хугацааны сургалтын дээр сурыг гэж удаан бодож исэн бол ил өдөр хүмүүсээ танилцаад тэгээд тэрнийхээ дагуу сурч эхлэхэд юу нь бол маш таатай гэж бол харагдаж байна. За тэгэхээр энэ шинэ сарны нөлөөг та бүхэн тэгж ашиглаарай. За тэгээд мэдээж энийг хүлээгээд одоо тэр болтол сурахгүй байх гэж байх тий. Энэ цаг мөчийг хүлээгээд тэг үнэхээр амжихгүй яваад байсан бол яг л энэ цагаас ер нь бол таныг эхэлгээл ер нь боломж олгож ийн гэсэн үг шүү. За тийм ээ. За тэгээд 6 сарын 29-нд болохоор тэргэл сар материйн ордонд гарж ийн. За үүнтэй зэрэгцээд будын буцах хөдөлгөөн мэлхийн орд дээр эхэлж байна. Тэгэхээр ер нь энэ жилийн одоо будын буцах хөдөлгөөнүүд ер нь л усны ордон дээр яваад байгааг та бүхэн анзаарах хэрэгтэй. Өнгөрсөн одоо 25 онд болохоор зэрэг галны ордон дээр байсан. Тэгээ одоо буцаад ус руу орж байна. Тэгээд удахгүй тэгээд агаар руу орно. Тэгээ газар руу орно. Тэгээ буцаад гал. Тэгээ ингээд орж байгааг анзаарах хэрэгтэй. За тэгээд тэргэл сар материйн ордон дээр гарч байгаа энэ цаг хугацаа та бүхний ер нь бол карьерт маш тод томрон ямар одоо үйл явц болоод байгааг танд илүү харуулж өгнө гэсэн үг. Хэрвээ та ажил мэргэжлийг дэвшүүлэх үгүй юу гэдэг дээр эргэлзэжсэн бол энэ дээр таныг ямар нэгэн тушаал дэвших ёстой гэдгийг одоо харуулдаг ч юм уу тий. Эсвэл та энэ ажлаа солих ёстой гэдгийг харуулж иж болно. Ер нь таны амжилт аль хэрэг хэмжээнд явж байгаа, таны ер нь бол ирээдүйг харах зорилго хэрэг явж байгаа гэдгийг харуулж өгөх юм уу болж байна гэсэн үг. За тэгээд бод маань мэлхийн ордон дээр буцаж байгаа болохоор гэр бүлтэй холбоотой яг өнгөрсөнд одоо мартагдсан, булагдсан сэдвүүд нь сөхөгдөж ирнэ гэсэн үг. Одоо жишээлбэл бүр ингээд 10-20 жилийн өмнө нэг зүйл болоод тэрийгээ ингээд ерөөсөө шийдвэрлээгүй өнгөрцөн бол тэр нь буцаж ирнэ гэсэн үг. Эсвэл яг бүр ингээд харилцаа холбоогүй болцсон гэр бүлийн хүн чинь буцаж харилцаа холбоотой болох ч юм уу те холбоотой болохыг хүсэх тийм одоо зүйл болж магадгүй. За нэг жишээ авъя заяа. Одоо ингээд ах トゥ хоёр бүр 10 жилийн өмнө жоохон ингээд хэрэлдээд салцсан байл гэж бодъё. Тэгэх юм бол
нэг нь ингээ уучлалтгүй байгаад буцаад ингээ ирдэг ч юм уу те. Буцаж ингээ family rebound хийх ч юм уу. Нэг тиймэрхүү зүйл бас яг болно гэсэн үг. Тэгээ бас нэг зүйл нь болохоор зэрэг яг энэ өдрөөс эхлээд нэлээх ингээ нүүдэл суудал их болох нэ. Одоо байр байшингаа солих ч юм уу. Тиймэрхүү зүйл бас маш их болно. Яг нь ер нь бол гэртэй ч холбоотой зүйл нэлээх болно. Яг гэрээ чинь ингээд бүрхүү шатах ч юм уу. Эсвэл яг ингээд явна нэгэн ингээд болж исэн зүйл маань болохоо болоод эвдэрх тэрийг бол илэрхийлж байгаа. Эсвэл яг болохгүй байсан зүйлийг нь та мэдчихсэн зүйлээ ингээд солих тий. Тэрийг бас яг илэрхийлж байгаа. Эсвэл яг засварч байж болно. Яг гэртээ ингээд засвар хийх ч юм уу. Тэгээд үйл хөдлөх хэрэг таны одоо гэр бүлээс чинь ингээ ямар нэгэн үйл хөдлөх хөрөнгө аль дээр тэнд авцсан байжсэн чинь гинт тэр нь сөхөгдөж гарч ирээ та үйл хөдлөх хөрөнгөтэй болдог ч юм уу тийм. Бас нэг тийм сонин тохиолдол бас болж магадгүй гэж харж байна. За 6 сарын 30-ны өдөр манай Бархас байд маань Мэлхийн ордноосоо Арслангийн орд руу шилжин орж байгаа. За тэгэхээр ер нь бол маш одоо тийм жүжийн чашийн маш тийм өөрийгөө илэрхийлэн харуулах илүү өөртөө ихтэй болох он жил таны урд ирж байна гэсэн. Тэгэхээр мэдээж энэ цаг хугацаанд мэдээж жүжигчин хүмүүс хэрвээ байвал илүү нэр хүнд карьерт нь одоо үнэлэх хэцүүл гарч болно гэсэн. Яагаад гэвэл Бархас байд чинь хөрсөн болгоноо тэлдэг. Тийм гариг учраас Арслангийн ордод байгаад хүмүүсийн ер нь бол өөртөө итгэлийг нэмэгдүүлнэ, халуун дулаан байдлыг нэмэгдүүлнэ, бүтээлч байдлыг нэмэгдүүлнэ, аз жаргалыг нэмэгдүүлнэ гэсэн үг. Мөн дээрэс нь романтик энергийг нэмэгдүүлнэ. Тэгээд аливаа одоо нэр хүнд зүйл одоо нэр хүндийг өсгөж өгнө гэсэн үг. Тэгэхээр энэ мэдээж бол яалтч урлагийн салбарын хүмүүс байдаг бол тэр хүмүүс нэлээд том боломжийн одоо шилжилт гэсэн үг. Тэгэхээр та өөрийгөө амьдралын гол дүр гэж хараад тэр чигээр ер нь бол амьдрал руу алхаад өөртөө ихтэй байх хэрэгтэй л гэсэн үг дээ. Гэхдээ бас нэг зүйл нь яг Бархас байд гариг чинь бас яг нөгөө сургаалыг илэрхийлдэг. Тэгэхээр Бархас байд чинь яг одоогор бол Мэлхийн ордон дээр байгаа. Мэлхийн ордон дээр байхлаараа юу илэрхийлдэг вэ гэвэл сургамж нь гэр бүлтэй холбоотой байдаг. Тэгэхээр гэр бүлтэй анхаарал тавьж чадсан бол манай Бархас байд маань шагнаад тэгээд илүү өөртөө ихтэй байх чинь илүү ингээд тусалдаг дэмждэг ч юм уу тий. Нэг тийм зүйлийг бол олгох байх гэж бодож байна. Тэгээд бас яг нэр хүндийг нь өсгөдөг ч юм уу. Тэрийг бол илэрхийлж байгаа гэж бодож байна. За тэгэхээр бид хоёр бол одоо бүтэн жилийг ярих гэж нэлийн урт болж байгаа учраас хагас жилээр нь яриад тэгээ дараагийн эпизод дээр үлдсэн жилээ ярих гэж бодож байна. Тийм, үлдсэн 6 сараа ярих гэж бодож байна. Гэхдээ бид хоёр үлдсэн 6 сараа нэг 5-6 сар гэж оруулахгүй. Аль болох эрт оруулаа та бүхний те бас төлөвлөгөө гаргаж байгаа хүмүүс байвал бас харж агаад одоо яавал зүгээр үү гэж харж агаад төлөвлөгөө гаргал зүгээр гэж бодож байна. За тэгээд манай бичлэг таалагдсан бол та бүхэн маань лайк, subscribe дараад сэтгэл бичээрэй. Тэгээд хэрвээ энийг одоо тухайн цаг мөчтөд нь үзэж байгаа хүмүүс байх юм бол яг ийм болсон гэд гоё өөрийнхөө туршлагыг бас хуваалцаарай гэж хүсэж байна. Бусдтайгаа тий. Тэгээд өөрийгөө сургамж сургаал юу байсан, юу авсан тэрийгээ бас бичээсээ хуваалцаасаа гэж бид хоёр хүсэж байна. Тэгээ 26 он гарцсан хамгийн ихний бичлэг хийж байгаа. Тэгэхээр 26 онд нь та бүхэндээ бүх байж болох сайн сайхан зүйлсийг хүсье. Тэгээд хамгийн гол нь эрүүл мэнд шүү. Эрүүл мэндэд анхаарал тавиарай. Эрүүл мэндтэй байх юм бол эрүүл байх юм бол та бүхний хийж чадна гэж хэлье. Бүхний хийж чадна. Амар тий. Ер нь бол эрүүл мэнд чухал шүү. Тэгэхээр бүх хүмүүсээ яг эрүүл сайхан байгаасаа гэж хүсэж байна. Хүсэж байна. За тэгээд амжилт хүсье. 26 он ч гэлтгүй ер нь бол цаашдаа эрүүл мэндэд анхаарлаа тавиарай гэж хүсье. За тэгээд амжилт хүсье. Амжилт хүсье. Хичээгээрэй.